Таны хамтуудаа 7 дугаар ангийн Монгол нийтлэлээр уулзаж байгаадаа баяртай байна. За багш өнөөдөр та бүхэндээ хамтраад өгүүлбэрийн гишүүдийг баттгах хичээл даалгавар бэлдсэн байна. За бид бол өмнө танхимаа хичээж байхдаа өгүүлбэрийн гишүүдийг тайлбарлаа, танаа, зураа сурсан. За түүнийг баттгаж дасгал даалгавар дээр ажиллая. За бид бүгдээ мэдж байгаагийн өгүүлбэрийн гишүүдийн дотор гол гишүүд, дэлгэрүүлэгч гишүүд гэж хуваалдаг. За энэ гол гишүүдэн дотор 3 гишүүнээс бүтэн тийм ээ. За 3 гишүүд бүгдээ цаана. За үүний эзэн буюу өгүүлэх хүн гишүү. Асуулт нь хэн юу? За бид нар доогоор нь урьдчилан зурсан. Тэмдэглээ дээр нэрийн тоо. За тэгвэл дараагийн гишүү маань өвөл мөртөгч буюу шууд өсгөх хүн гишүү. Асуулт нь хэнийг юуг? Ингээ анхаарал тавихад за анхны ялгаагаар хэлбэрцүү гэдэг. За дээр нь бид нар хоёрын тоо. За 3 дахь гишүүнийг нь үйл хөдлөл буюу өгүүлхэн гишүүн гэдэг. За энэ бол ихэвчлэн үйл өгөр илэрнэ. Асуулт нь яаж вэ гэх юм. За хэрвээ өмнөө заахын ялгалтай шууд өсгөх гишүүнийг цахилж чадах юм бол дээр 3-ын тоо, дээр хин шууд өсгөх гишүүнийг цахилж чадахгүй бол 2-ын тоо тавьдаг санаарай. За одоо ихэд бүгдээ энэ гол гишүүдийн баттгалыг дараа дасгал даалгавар дээр ажиллая. За эхний багш нэмэнд бол нэг 5 өгүүлбэр хэлсэн байгаа юм. За эхний өгүүлбэр бол өвөө ирлээ. За тэгэхээр бид нар өгүүлбэрийн гишүүдийг яаж зурх вэ гэхээр багшийн тайлбарладгаар бол хамгийн амархан арга бол эхлээд үйл үгээ таних. За үйл үгээ таних арга маань асуулт нь юу вэ? Яаж вэ? За тэгвэл яасан бэ? Өвөө ирсэн. За үйл үгийг бол бид нар 2 шулуун зураасаа тэмдэглэнэ. За одоо бид нар нөгөө тоо тавих асуудал гарна. 2-ын тоо юу 3-ын тоо. За энэ нөгөө бүрэлдэхүүнийг тодорхойлгоч. Тэрнээс өмнө энэ үүдэн төртөг шууд сутган гишүүн байна уу гэдгээ таних. За хин ирсэн бэ? Өвөө ирсэн. За энэ үүдийн эзэн. За өвөө юу гэрэв? Өвөө хэнийг ирлээ? Ерөөсөө асуултанд хариулагдах боломжгүй учраас энэ их тусах үйл үг байна. За үйл үгийн шинжийг бол өөрөө их тусах шинжтэй 2 бүрэлдэхүүнд цөм өгүүлбэртэй энгийн өгүүлбэр байна. За бид нар аргагүй энгийн өгүүлбэрийг тодорхойлчихдаг тийм ээ. За одоо яг энэ агаараа бүгдээ дараагийн өгүүлбэр болох малчид малаа хариулна гэсэн өгүүлбэрийг хамтдаа тэмдэглэж зуръя. За гол гишүүдийг батгахад явж байгаа. Эндээс хамгийн дөрөв зурх гишүүн нь бол өгүүлхэн буюу үйл үг. За эхлээд бид олыг яаж вэ? Хариулна. За одоо энийг мал өөрийгөө хариулах уу, малчин эзэд нь хариулах уу гэдгээ бодно. Асуулт бол хэн? Тэгэхээр хариулж байгаа эзэн бол малчид. За би тэгвэл яагаад андуурдгүй үзээ шууд малаа гэдэг нэр үг байна гэж тавьчихдаг. Гэтэл энэ яг хэн хариулж байгаа вэ гэдэг дээр очих юм. За малчид харин юу хариулж байгаа хүмүүстээ? Юу гэсэн асуултанд айлуу тохирж байна? Малаа. За сайн. За малчид малаа хариулна. За энэ өмнөх өгүүлбэртэй багш нь жишээ асуу. Энэ дээр яг бид нар үйл үгэн дээр нийс тусах гэж шинж тавиад 2 бүрэлдэхүүний тоо тавьчихсан хэрнээ. Хариулт гэсэн үг дээр багш нь 3-ын тоо тавьчихсан. Учир нь түрүүнд тайлбарласан. Өмнөө заахын ялгалтай шууд өсгөх гишүүнийг захирч чадвал тэнд үйл үг байна өөрөө тусах шинжийг агуулж байгаамаа. За энэ өгүүлбэрийн 3 бүрэлдэхүүнд байгааг харуулж. За энэ мөн нэг л үйл үг байгаа учраас энгийн өгүүлбэр байна. За 3 дахь өгүүлбэр бүгдээр харъя. Бат, ном авчээ. За үйл үг бол бүрэлдэхүүн дараалалаараа ойлгомжтой тийм ээ. За яасан бэ? Бат яасан? Ном авсан. За ном өөрөөрөө авах уу, бат авах уу? Хэрхэн авсан гэхээр бат авсан. Бат харин юу авсан бэ? Номыг. За багш энэ заахын ялгал байх байхад яа таниад байна гэхээр заахын ялгал тэн өслөөр болж болдог баг. За тэгэхээр мөн бат номыг авчээ гэсэн 3 бүрэлдэхүүнтэй тусах үйл үгтэй энгийн өгүүлбэр гарч байна. За бүгд 4 дахь өгүүлбэрийн мөн ажлын ингээ 3 өгүүлбэр ажиллаад ирэхээр амархан болж байгаа. Баяр, түлээ, хагалав. За яасан? Хагалсан. Хэн хагалсан бэ? Баяр. Баяр юу хагалж ийм хүмүүстээ? Түлээг. За нэг бүрэлдэхүүн харахаар мөн адил тусах үйл үгтэй 3 бүрэлдэхүүнд энгийн өгүүлбэр байна. За хэдүүлээ 5 өгүүлбэр авшиг. Номин, бол, анарнаар ирлээ. За үйл үг олъё. Үйл үг нь аль нь вэ? Үйл хөдлөл хийж байгаа. За энэ бол бид хэд ирэх үйл. За ирсэн эзэн юм бэ? Энд асуулт хэн гэсэн асуултанд тохирж байна. Хариулт бол харин болд, номин, анар гэсэн 3 нэр 3-аа тохирж байна. За номин бол анар 3-аа. Нар ирсэн.
За энийг харахаар энэ нь хоёр бүрэлдэхүүнтэй. Учраас өмнө заахан ялгалтай шууд тусахтун гişүнийг захирч чадаагүй учраас энэ эс тусах үйл үг гарч байгаа. За тэгэхээр эс тусах үйл үгтэй хоёр бүрэлдэхүүнт энгийн өгүүлбэр байна. За тэгэхээр бид нар энэ 5 өгүүлбэрээр энэ өгүүлбэрийн гişүүдийн за нэг гол гişүүдийг саналаа. Гол гişүүдийг одоо тэгвэл бид нар дараагийн дэлгэрүүлэгч гişүүдийг бас дэлгэрүүлж одоо хүмүүсдээ саная. За дэлгэрүүлэгч гişүүдийн дотор нь гол, дээд, захын гэж 3 байна. За тэгвэл гол, дээд, захын гişүүд маань нийлээд 5 гişүүн байгаа. Бүгдийг энийг батгаж харъя. За гол гişүүдийг бол харьяаны тод гол дэлгэрүүлэгчийг болохоор харьяаны тодтол шууд бус тусгатхан гэж хоёр байгаа. За харьяаны тодтолыг бид мэднэ. Та нар одоо амархан зүй тогтлоор яаж гэдэг вэ? Харьяаны x гэж тогтоож байгаа. Дундаа x зорилготой асуулт нь химийн юуны. За шууд бус тусгатхан. Энд дээр гол гişүүд дотор шууд гэдэг нэр байсан бол энд шууд бус орж ирж байна. Зургийг харахаар долгиотой зургал дээр ташууд зургалтай. За асуултыг харъя. Хинд юу? Хинээс юунаас? Хинээр юугаар? Хинтэй юутай? За тэгэхээр та нар энэ хин юу гэдэг асуулт нэр үгэн дээр хэлбэрч байгааг анхаараарай. За одоо бүгдээ дэд дэлгэрүүлэгч гişүүдээ харъя. За дэд дэлгэрүүлэгч гişүүдэд маань нэрийн тодтол болон үүдгийн тодтол гişүүд ордог. За анзаарч хараад хоёр зурлаг маань хоёулаа ижилхэн дундаа дугуйд үүсдэг. За энэ харьяаны тодтолоос анзаарч харъя шүү дээ. Харьяаны тодтол дундаа x-тэй байхад нэр үүдийн тодтол дундаа дугуйд үүсдэг. За нэрийн тодтол гэдэг бол ямар хэд хэчнээн гэх зэрэг асуулт буюу тооны нэр тэмдэг нэрээр хэлбэрч. Тооны нэр тэмдэг нэр. Харин үүдийн тодтол яаж гэсэн асуулт бүхий дүрс дураа аваа дурах үгийг хэлбэрчдэг байна. За тэгвэл одоо захын дэлгэрүүлэгч. Захын дэлгэрүүлэгч ганцхан гişүүдтэй түүний байц гэх байц зургийг бид яаж зурдаг вүлээ? Тасархай шулуун зураас. За асуулт нь хаа, хизээ, хаагуур, хэдийгээр гэх мэт орон цагийн нэрээр хэлбэрчдэг байна шүү. За одоо тэгвэл багшлага энэ дэлгэрүүлэгч гişүүдийг баттгаад энэ саяны зурж ажилласан 5 энгийн өгүүлбэр бүхий 2 ба 3 бүрэлдэхүүн өгүүлбэрээ зөвхөн дэлгэрүүлэгч гişүүдийг нэмж дэлгэрүүлье. За зөвхөн дэлгэрүүлэгч гэсэн учраас багш нь үйл үг нэмэхгүй байх нь тийм. За ингээд бүгд хамтран ажиллая. За жишээ нь хэд? Өвөө хөдөөнөөс ирлээ. За багшийн жишээ ажиллаж байгааг та хараад дараагийн өгүүлбэрийг хамтарч ажиллая. За өвөө бол хэвээрээ тийм өвөө ирлээ. За эзэн бий бол ойлгомжтой. Өвөө ирлээ. Хоёр бүрэлдэхүүн хэвээрээ. За багш нь зөвхөн дэлгэрүүлэгч гişүүдийг нэмж чадчих. Та нар анхаардаа хөдөөнөөс. Энэ хөдөөнөөс гэдэг үг нь ямар асуулт тохирч байна? Өвөө хаанаас ирсэн хүмүүс? Хөдөөнөөс. За тэгвэл хаана гэдэг язгуур бүхий асуулт бол ямар зурлага байлаа? Энэ байц. За тэгэхээр бид нар яаж вэ? Хоёр бүрэлдэхүүн өгүүлбэрийг нэмэлт буюу дэлгэрүүлэгч гişүүдэд дэлгэрүүлж сурч байна гэсэн. За энэ одоо ерөөс ардын тодорхойлолт хэвээрээ энгийн өгүүлбэр гэж. За дараагийн өгүүлбэрийг харуулъя. Малчид малаа хариулна. За энэ өгүүлбэрийг одоо жишээлбэл яаж дэлгэрүүлж болох вэ? Тэгэхээр та нар санаа харьяаны тодтол, шууд бус тусгатхан, нэр үүлийн тодтол мөн байц гişүүнээр нэмж олно. За бүгдээ бичиж. Залуу малчид малаа хариулна. За тэгэхээр бол малчид малыг хариулна гэсэн 3 бүрэлдэхүүн маань хэвээрээ энгийн өгүүлбэр өвдөгдөг. Гэтэл багш нарт ямар үг нэмсэн? Залуу. За залуу гэдэг үгийг өдөр асуулцах юм энэ. Ямар малчид вэ? Залуу. За ямар гэдэг бол тэмдэг нэр. Тэр энэ бол өөрөө нэрийн тодтол болж байгаа жишээ. За ингэж дэлгэрүүлж гişүүдээр нэмээд авах нь. За бат ном авчээ. Баяр түлээ хагаллаа. Номин бол амар нар ирдэ гэсэн энэ 3 өгүүлбэрийг та нар харин гэртээ зөвхөн дэлгэрүүлэгч гişүүдийг ашиглаад нэмээд түүнийг зурах нь байна шүү. За чи багш надад тийм нэмэлт жишээ өгье л доо. За бат ном авчээ гэхэд бол манай бат уран зохиолын ном авч. Хиний бат юм? Манай ямар ном уран зохиол. За энэ мэдчилэн хүүхдүүдээ энгийн өгүүлбэрийг сэргээн саналаа. За мөн дэлгэрүүлэгч гişүүдийг өгүүлбэрт хэрхэн оруулж түүнийг амжилттай сайн таньж зурх арга барил бүгдээрээ суралцлаа. За ингээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.